сайн байцгаана уу? 7 дугаар ангийн 1-ийн Г суралцсан зорилтын хүрээнд хөр төмрийн шинжээг судлах, мөн халаахад үүсэх бүтээгдэхүүнийг судлах туршилтыг хийж гүйцэтгэх гэж байна. За энэхүү туршилтаар хэрэглэгдэх бодис сурвалж нь төмөр болон хөхөр нутгаар хэрэглэгдэнэ. За шил сав хэрэглэгдэхүүн нь хуруу шилний тавиур, спиртэндийн шүмсэн чулуун тор, хавчаар мөн хямсаа хэрэг болох нэ. Эхний хуруу шилэнд төмөр үрцгийг авсан байна. За төмөр үрц нь хар саарл өнгөтэй байна. За одоо соронзон татагдах шинжийг туршиж үзвэл соронзон татагдж байна. За дараагийн хуруу шилэнд болохоор нутаг шар өнгийн хөхрийг авсан байна. За хөхрийг соронзон татагдах шинжийг туршия. За тэгэхээр хөхөр нь соронзонд татагдахгүй байна. За тэгэхээр энэхүү хоёр хөхөр төмөр хоёр бодис нь өөр шинж чанартай байх нь. За тэгвэл одоо энэ хоёр дээрээ ус нэмж усан дуусгах шинжийг нь туршия. За одоо эхлээд төмөр дээрээ ус нэмье. За одоо хөхөр дээрээ нэмье. За ингээд хөхөр төмөр хоёр нь усанд уусдаггүй шинж чанартай бодисууд байна. За харин хөхөр төмөр хоёрыг холсон холимгийг энд харуулж байна. За ингээд хөхөр төмөр хоёрыг нунтаг байдлаар нь холиход уралд ороогүй байна. За соронзон татагдах шинжийг үзвэл төмөр соронзонд сайн татагдж байна. За тэгэхээр энэхүү холимгийг халаалтын нөлөөгөөр халааж уралд оруулъя. За холимгоо жигд халаая. За уруулаас үүссэн бодисыг соронзон татагдах шинжийг үзье. За соронзон татагдахгүй байгаа учраас энэ анх авсан бодисоос төмрийн шинж чанар өөрчлөгдөж өөр шинж чанартай төмрийн сульфидийн нэгдэл үүссэн байна. За энэхүү туршилтыг нэгдэх урвал, дулаан алга оруулах урвал болон химийн элемент нэгдэл холимог зэрэг сэдвүүд дээр хэрэглэх боломжтой юм а.